Сайн байцгаана уу? Та бүхэндээ шүлэг усны гоо сайханд үзүүлэх нөлөө болон алдарчдын гоо сайхны дэглэмдээ ашигласан тухай мэдээллийг хүргэе. Хүний залуу нас гэдэг амьдралынх нь алтан үе байдаг. 25 наснаас хойш цаг хугацаа таны гоо сайхан төрөх гойлог бие дээр чинь мөрөөвлөж эхэлдэг байна. Ийхүү ихэлсэн мөрийг та зөв холлолт болон шүлэг усаар үгүй хийх боломжтой. Арсны pH балансын хэмжээ нь 0-аас 14 хүртэл тоогоор хэмжигддэг. 0 руу дөхөх тусамчлаг, харин 14 руу дөхөх тусам шүлэг орчинтой гэж үздэг. Харин дундаж буюу 7-ноос хармаг орчныг заадаг. Тэгвэл хүний биеийн pH орчин 7 байх нь хамгийн тохиромжтой эрүүл байна гэж үздэг байна. Энэ төвшин хүний арсанд байвал зохих хамгийн зохистой хэмжээ гэх бөгөөд эрүүл арсанд дагуулгадаг pH-ийн хэмжээ юм. Арсны хүчин шүлтийн тэнцвэрт байдал буюу pH баланс нь алдагдахад хүний арс гэрэлтсэн, өнгөлөг тодгор байхаа болдог. Тэгвэл хүний арс яагаад ууршдаг болон ямар үед туслахчийг pH шийдэж өгдөг. Арсан дэх хүчил ихтгэхэд арс хуурашиж, таталтан, гандаж, өнгөө алддаг. Шүлт ихсэхэд арс тослогжин бохирдол үүсч, нэм бактери үржих таатай орчин болж арсан дээр элдв төрлийн батгшилт үүсдэг. Таны арсны тэнцвэрт байдал алдагдах шалтгаан нь арны гэрэл, агаар болон орчны бохирдол, хоол хүнсний буруу хэрэглээ, ядаргаа гэх зэргээс болно. Харин эдгээртээ тэмцэхэд та шүлэг усны тусламжтайгаар айцсаас салах боломжтой. Шүлэг усыг тогтмол хэрэглээндээ нэвтрүүлснээр та доорх үр дүнг хүртэх болно. Үүнд нэгдүгээрт нь хөшөрлөөс хамгаална. Шүлэг ус нь таны арсыг хүрээлэн буй орчны нөлөөллөөс хамгаалдаг бөгөөд антиоксидантын хүчтэй их үсвэр юм. Гоо сайхны дэглэмдээ шүлэг ус хэрэглэх нь арсны уян хатан гэрэлтсэн байдлыг хадгалахад туслана. Одоо үед хүмүүс хөгшрөлийн шин тэмдгүүдээ хэрхэн арилгах талаар олон аргыг туршин үздэг болсон. Зарим арга нь үнэхээр гайхалтай үр дүн үзүүлэх боловч маш өндөр өртөгтэй байх нь бий. Харин та өдөр бүр шүлэг ус ууснаар энэхүү асуудлаас ангижрах боломжтой юм. Ялангуяа та нүүрэн дээрх таагүй хар толбоосоо хагацах болно. Хоёрдугаарт нь таны арс гүн чигшлийг авах болно. Бидний арсны давхарга нь байгалиасаа нэлээд хүчлэг бөгөөд бохирдуулагч хит ягаан туяа нэм болон бусад холцын нэвтрэлтийг хааж арсыг зохих ёсоор чийшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Шүлэг ус ууснаар таны арсыг дотроос нь гүн чийшүүлж өгөх болно. Учир нь шүлэг ус харьцангуй жижиг молекултай байдаг. Энэ нь хүний биед илүү амар нэвчдэг. Шүлэг усыг хэрэглэж амжснаар танд дахин гүн чийшүүлэгч бүтээгдэхүүний хэрэгцээг хангах болно. Гуравдугаарт нь залуу төрхийг бий болгоно. Арс нь биеийн pH-ийн тэнцвэрийг хадгалахтай холбоотой болжшгүй асуудлын анхны шин тэмдэг болдог. Бүх зүйлийн бат бөх чийшүүлэгч өрчлөөсгүй байдлыг хадгалахад чухал үүрэгтэй коллаген болон арсны уян хатан чанар нь насаа их тусам буурдаг. Шүлэг ус нь арсыг илүү гэрэлтсэн залуу харагдуулахад нөлөөтэй. Энэ мөн биеийн эсийн өсөлтийн процессд тусалдаг. Дөрөвдүгээрт нь улаалт ба чичирлийг намдана. Шүлэг усны зөөлөн pH-ийн тэнцвэртэй шин чанар нь арсны асуудлыг тайвшруулахад тусалдаг бөгөөд энэ таны өдөр тутмын хэрэглээнд маш сайн үр дүнг өгөх болно. Тавдугаарт нь бохирдлыг цэвэрлэхэд туслана. Нүрээ угаахаа шүлэг ус нь бохирдол шороог арилгахад тусалдаг бөгөөд арсыгт нь цэвэр цэргийг мэдрэмж төрүүлдэг. Энэ нь тослог арсанд онцгой үр дүнтэй байдаг. Учир нь илүүдэл тослогыг бууруулахад тусалдаг. 6-дугаарт нь өсөлт нь тослогжиж хууршихгүй. Энэ бол шүлэг усны хамгийн гайхалтай нөлөөлөл юм. Өнөө цагт хүмүүсийн дийлэнх нь ялангуяа эмэгтэйчүүд дунд ус хуурайшилтай эсвэл хит тослогжлтой гэх асуудал яригддаг. Үүнийг шийдэхин тулд шүлэг усыг бүх цаг үеийн эрдэмтэн доктороос санал болгосоор байна. Цусны ургалтанд нөлөөлөх талаар тодорхой судалгаа байхгүй ч шүлэг ус нь цусны эргэлтийг сайжруулж, улмаар усны эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг гэж үздэг. За алдартнуудын шүлэг ус ашигласан гоо сайхны дэглэмүүдийн талаар танилцуулъя.
Нийгмийн шүлжээнд олон алдарчнууд биеийг галбираа хадгалж үсэлэнтэй харагдахын тулд гоо сайхны аргууд, амьдралын хэм маяг, спортын бэлтгэл, хоолны дэглэмээ хуваалцдаг билээ. Дуучин Бейонсе тэрээр бэлтгэл сургалтын үеэр өдөр бүр 3.5 литр орчим шүлтэг ус уудаг байна. Мөн аялан тоглолтын шаардлагын жагсаалтанд дуучин усыг яг 21 градусын температурт шин чанараа алдахаас сэргийлж сорултаа хамт өгөхийг хүсдэг гэжээ. Жүжигчин Марк Валвериг нь тулаанч кинонд зориулж 4-5 цагийн бэлтгэл хийж байхдаа найз нь шүлтэг ус ууж эхлэхийг санал болгосон гэж тайлбарлав. Тэрээр хэлэхдээ миний нөхөн сэргийх хугацаа 2 дахин багассан. Өдөрт 10 км гүйж байсан бол одоо 12 км хурдан гүйх болсон. Спортын ундаан чихэрлэг бөгөөд биеийг хуурайшуулдаг. Тиймээс та шүлтэг ус ууснаар зөв амархад тусалж илүү хурдан сэргэж чадна гэж хэлжээ. Америкчин Том Брэди хөл бөмбөгийн хамгаалагч Том Брэди ТV12 арга номондоо хоолны дэглэмийн электролиттэй 1 литр шүлтлэг ус, дараа нь жимсний смути, дасгал хийсний дараа илүү их ус, уургийн коктейл уухаас эхэлдэг гэжээ. Тэрээр Forbes төгөлд өгсөн ярилцлаганд өдөр бүр 37 аяга ус уудаг гэжээ. Америкийн спортын ангаах ухааны коллежийн мэдээлснээр уурга ихтэй хоолны дэглэм барьж өндөр гүйцэтгэлтэй дасгал хийдэг энэ хамгаалагчийн хувьд шингэнээ нөхөхийн тулд их хэмжээний ус хэрэгтэй гэж тайлбарласан байна. Загвар өмсгөгч Миранда Кер нь шир сэтгүүлд өгсөн ярилцлаганд хоолны дэглэм барьж чийшлээ хадгалахын тулд үргэлж шүлтэг ус уухаас эхэлдэг гэжээ. Гоо сайхны дэглэмдээ шүлтэг усыг ашиглаж арьсаа шангалахын тулд шүлтэг ус түрхдэг. Хөгшрөлтийн шинж тэмдгүүд болох нарийн үрчлээ зурааснаас хамгаалахаас гадна хуйхааг хамгаалж сайхан үстэй байхад тусалдаг гэсэн байна. Шүлтэг усны эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус. Шүлтгийг ионжуулсан ус гэж нэрлэгддэг. Шүлтэг усыг pH өндөртэй худалдаанд гарах боломжтой ус гэж нэрлэдэг. pH нь усны хүчил суурь тэнцвэрийн хэмжүүрэн, байгалийн усны pH нь ихэвчлэн 6.8-аас 8.5-ын хооронд хэлбэлцдэг бөгөөд нүүрс төрөгчийн давхар эсвэл бикарбонатын тэнцвэрийн системээр хянагддаг. Ус нь нүүрс төрөгчийн давхар эслийн хэмжээ ихсэх нь усны pH-ийг бууруулж хүчлэг ус үүсгэдэг. Үүний эсрэгээр нүүрс төрөгчийн давхар эслийн хэмжээ буурах нь усны pH-ийг нэмэгдүүлдэг. Улмаар шүлтэг ус үүсгэдэг байна. Усны pH нь түүний эдэмхий чанарыг тодорхойлдог гол хүчин зүйл бөгөөд энэ нь ус түгээх системийн металлуудад ус хэр их хор хөнөөлтөг илтгэдэг гол үзүүлэлт юм. Эдэмхий ус нь сан техникийн системийн металл голчлон зис хар тугалгыг уусгах чадвартай бөгөөд улмаар ундны усан дахь металлын агуулмжийг нэмэгдүүлж эрүүл мэндтэй холбоотой янз бүрийн асуудал үүсгэдэг. pH 7-оос бага хүчлэг ус шүлтэг устай харьцуулахад илүү эдэмхий байдаг. Ийм учраас pH-ийг нэмэгдүүлэхийн тулд усын шүлтлэг химийн бодисоор эмчлэх нь усны зэврэлтийг бууруулах хамгийн сайн арга хэмжээ гэж тооцогддог. Судалгаагаар шүлтэг ус хэрэглэх нь эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг болохыг нотолсон. Жишээлбэл шүлтэг ионжуулсан усыг амаар уух нь цусан дахь глюкоз, холестерин, триглицеридийн түвшинг бууруулж бодисын солилцооны үйл ажиллагааг сайжруулдаг болохыг тогтоожээ. Мөн нойр булчирхай бета эсийг эсэлтийн гэмтлээс хамгаалдаг. Бөөрийн эмгэгийн төгсгөлийн шатанд шүлтлэг ус нь хит их чөлөөт радикал үүсэх зэрэг гемодиализын сөрөг үр дагаврыг бууруулдаг болохыг харуулсан. Шээсний чулуутай үед шүлтлэг ус нь меламин ялгаралтыг хурдасгаж давсганд хуримтлагдахаас сэргийлж улмаар давсганы чулуутай холбоотой эмгэгийн нөхцөлийг сайжруулдаг. Шүлтэг ус нь pH өндөртэй тул ходоодонд агуулгадаг хүчлийг саарамжуулах, байгалийн хүчин чадал нь ходоодны хүчил ихсэх, гүйлгэх гэх мэт ходоод гэдэсний замын эмгэгийг эмчлэхэд тустай. Хоолоо зайлгуур, улаан хоолой, сөөргөө өвчний үед шүлтэг ус нь сайн нөлөө үзүүлдэг. Эрүүл насанд хүрэгчдэд дасгалын улмаа шингэн алдалтын үед электролизжүүлсэн шүлтэг ус нь цусны наалдамхай шинж чанарыг тодорхойлох коэффициент болох цусны наалдамхай чанарыг бууруулдаг. Шүлтэг ус хэрэглэх нь урт наслахад эерэг нөлөө үзүүлдэг.
Шүлтэг ус уух нь эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусаас гадна түүнтэй усанд орох нь арьстай холбоотой асуудлыг сайжруулдаг. Жишээ нь хит ягаан туяанаас үүдэлтэй арьсны гэмтлийг бууруулдаг. Шүлтэг усыг тогтмол хэрэглэснээр бие махбодод олон байдлаар эерэг нөлөө үзүүлнэ. Чөлөөт радикалуудыг устгах нь энэ нь хавдар үүсгэхэд хүргэдэг хамгийн том хүчин зүйлийн нэг юм. Шүлтэг ус бол антиоксидантаар баялаг ба энэ нь бие дэх хорт бодисыг гадагшлуулахад тусалдаг байна. Хорт бодис нь олон төрлийн өвчин тусах үндэс болдог. Тухайлбал хоол боловсруулах эргэнтэн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж ядрах, жин нэмэх болон бусад олон төрлийн өвчин эмгээр өвчлөх гол шалтгаан болдог байна. Бие дэх шүлтийн хэмжээгээ витамин болон хүнсний ногоо хэрэглэхээс гадна шүтлэг ус ууж биеэс хорт бодис болон хүчлийг гадагшлуулж нөхөж авах боломжтой. Хүний биед бодисын солилцоо хэвийн явагдахад орчин чухал нөлөөтэй. Орчны pH буюу ус төрөгчийн ионоор тодорхойлдог. Хүн өдөрт биеийн жингийнхээ 4% тэнцүү хэмжээний ус ууж байвал бие эрүүл байхад хангалттай хэмжээ юм. Зарим судлаачид үнээс ч ихийг санал болгодог байна. Биеийн pH орчинд бидний биед орж байгаа зүйл хамгийн их нөлөөтэй. Өнөө үед хоолны сонголт бидний биеийн орчны хүчлэг тал руу оруулдаг бөгөөд энэ орчныг хамгийн сайн сармжуулагч нь ус юм. Хүний бие хүчлэг болоод ирэхэд амархан ядрах, суйлдах, энергийн түвшин багасах, биеийн эсрэг гүцэл сулрах зэрэг шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. Тиймээс бие аль болохоор шүлтлэг тал байлгахыг хичээх хэрэгтэй. 1931 оны Нобелийн шагналтын эмч доктор Отто Варварийг олон жилийн өмнө нийт хавдрын 95% нь хүчлэг орчинд үүсдэг болон биеийн pH-ийг 136 буюу түүнээс дээш болгож хүчлэгийг нь багасгахад хавдрын эсүүд амьд явах чадваргүй болж байгааг нээж олсон байдаг. Доктор Варварийн үзснээр цус хүчлэг болох нь яс сэргижих шижин, зүрх судасны өвчин зэрэг олон архаг хууч өвчнүүдийн шалтгаан болдог ажээ. Эмэгтэйчүүдийн дотроосоо эрүүлжиж гоо сайхан харагдах нууц бол цайртай шүлтлэг ус юм. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.